За өнөөдөр бүгдээрээ at хэмээх угтур үгийг зөв ашиглаж сурцгаая. She is at the bus stop. Тэр автобусны буудлын дээр байна. Байршил зааж байна. The train arrives at 5 p.m. Галт тэрэг 5 цагт ирнэ. Цаг хугацаа зааж байна. He threw a ball at me. Тэр над руу бөмбөг шийдсэн. Чиглэл зааж байна. They are at peace. Тэд амар тайван байна. Нөхцөл байдал зааж байна. We had fun at the concert. Бид концертын дээр хөгжилтэй байсан. Үйл ажиллагаан дээр байгааг илэрхийлж байна. The car was moving at 100 kilometers per hour. Машин цагт 100 км-ийн хурдтай явж байсан. Хурд болон хин хэмжээг зааж байна. He laughed at the joke. Тэр онигоод инээсэн. Учир шалтгааныг зааж байна. She got married at 25. Тэр 25 наснда гэрлсэн. Энд тодорхой насыг зааж байна. She's very good at tennis. Тэр теннистэй маш сайн. Альва зүйл хийхдээ сайн эсвэл муу гэдгийг илэрхийлэхдээ ашиглана. The lesson was aimed at beginners. Хичээл анхан шатныханд чиглэсэн. Энд at гэдэг маань зорилгыг тодорхойлж байна.